Кино үзэж хагаад заримдаа кино ч юм уу дэлгэцийн бүтээл ингэвч пүү гэл амандаа бүр юу ядсан штэ нэг уулга алтсан штэ. Юу үзэж байна? Үзэж байгаа ямар гоё шааж байна. Тэдний нэг Predator Killer of Killers байлаа. Сүрприз бүтээлүүдийн нэг байсан. За Predator franchise-ын талаар хэдүүлээ бас товчхон яриа гэж энэ бичлэгээрээ тэгээд араас нь Killer of Killers-ын талаар ярилцъя. За Predator franchise-ийн хувьд бол анх 1987 онд болол гарчсан Joe Carnahan гэж санаж найруулагч нь ажилласан. Тэгээд гол нь хим болол Arnold Schwarzenegger тогсноор хүмүүс бол маш сайн мэднэ. Arnold Schwarzenegger, Carl Weathers хоёр тогсон. Carl Weathers-ыг бол хүмүүс одоо Apollo Creed дүр тогсноор бас маш сайн мэдвэх. За сүүлд The Mandalorian гэдэг олон бүтээлүүдэд бас тоглоод ингээд явсан. За энэ бол тухайн үед маш сайн хит кино болсон. 1987 онд гарсан 17.8 сая доллараар хийгээд дэлхийд дараа 98 сая долларыг бол олж ирсэн. За ингээд энэ бол франчайз болох маш том одоо юу нь болж суурь нь болж энэчнээс бол Predator 2 за 1990 онд Predator 2 2010 онд Predators 2018 онд Predator за Predator гэдэг монголоор ярихад дуудлага дунд амархан байгаа учраас тэгж ярьдаг шүү. The Predator whatever. Тэгээд Prey 2022 онд тэгээ одоо яг Predator Badlands гэдэг энэ жил гарах гэж байгаа кино хийж байгаа. За ийм бүтээлүүд бол ингээд байж байна. За тэгсэн чинь 2022 онд яг хуу The Predator 2018 онд гарсан Predator тэгээд 22 оны Prey-ийн хооронд 4 жил байгаа юм шиг боловч яг тэр үед бол тэр 18 оны Predator амар касттай жүжигчдийн бүрэлдэхүүн бол өмнө нь супер кино гарсан шүү дээ. Гэхдээ кино нь өөрөө бол тийм сайн болоогүй. Тэгээд ер нь нэг тийм жоохон гацалтын уналтын юм шиг байдалтай болцсон байсан. За тэгээд Dan Trachtenberg гэж залуу уран бүтээлч орж ирээд Prey гэдэг киноны юм санааг бол гаргаад энэ ертөнцийн үйл явдал нь болж байгаа. Гэхдээ өмнөх кинонууд ямар ч хамааралгүй энэ ертөнцийн нь тэгээд зүгээр юм одоо 1700-аад оны их үед Америк уугал ийм охин болол одоо юутай Predator-тай халдсаж байгаа тухайн нэг юм жижиг story те санал болгосон. За тэр нь бол одоо маш их анхааралтай. Тэгээ Patrick Eason гэж хүнтэй хамт зохиолын бичлэлцээд ингээд бол энийг санаа болгож хийсэн. За тэгээд Hulu дээр хийхэр болсон. Гэхдээ ууг нь бол 20th Century Studios энийг Hulu дээр биш кино театрт гэж гарахаар дэмжиж хийсэн бол энэ кино бүр амжилттай болоо бүр олон хүнд хүрээд ингэж болох байсан. Гэхдээ хангалттай итгэлгүй байсан ер нь бол. Тэгээ тийм учраас ерөөдөө за тодорхой хэмжээний маркетинг төсвийг нь гайгүй өгөөд тэгээд евро одоо стриминг сервис руу гаргая. Тэгээд Hulu ч яаж яхад дэлхийд арай бас байхгүй. Netflix, Max одоо юу гэдгийг бусад юмны хажууд бол хамаагүй жижиг. За яг Америкт бол тажгүй те. Тэгээд одоо сүүлд Disney хөдөлтөд авсан учраас Disney Plus-тай багцалж бас заримдаа өгдөг. Ийм одоо стриминг сервис байж байгаа. Тэгээ Hulu руу гаргаад энэ бол маш одоо өндөр үнэлгээ авч айгүй амжилттай бол боссон. Кино маань бол өөрөө за тийм ч учраас одоо 20th Century Studios-ийн бол айгүй зөв шийдвэр гаргаж Dan Trachtenberg гэж уран бүтээлчд бол эрх мэдлийн өгөөд цаашаа шинэ бүтээл хийя. Тэгээ дараагийн бүтээлийг нь бол кино театрт гаргах юм зорилготой бүтээл хийя гэж бол хэлсэн. За тэгээ тэр нь явсараад 2025 онд гарах Predator Badlands гэж бол кино гарна гэдгийг бол зарласан. За энэ киноны одоогийн байдлаар ганцхан ойлголт нь бол Elfan-ing бол тоглож байгаа гэсэн хүлээлттэй юм биш. Тэгээ ирээдүйд үйл явдал нь болноо. Тэ яг одоо Prey-тэй шууд утгаар хамаагүй. Гэхдээ нэг ертөнцид үйл явдал нь тэгээ өөр цаг үед болж байгаа юм бол гаргана гэдэг мэдээлэл байсан. За тэгээ энэ оны ихээр бол яг 20th Century Studios-ийн захирлуудын нэг нь яг киноны сэтгүүлтэй сайттай өгсөн ярилцлаган дээр ярьсан л да. Ингээ Predator Badlands бол энэ жилийн бас айгу том зорилго байгаа. Prey бид нар бол маш их юм суралцаад кино театрт гаргахаар болсон. Тэгээд Predator Badlands-ийн өмнө дахиад нэг кино гарнаа. Бид нар ингээд нууцаар одоо production болол ингээ явчихсан. Тэгээд нэг юм кино болол гарнаа. Тэгээд тэрний дараа Badlands ингээ гарна гэд тэрийг үйл ярьсан. За тэр бас айгу сонирхолтой байсан. Тэгээд тэрийг бид нар подкастаар за бас одоо Badlands-ийн Killer of Killers-ийн трейлерээр баг ярьсан сайн чинь трейлер реакшн бичлэгээр ингээд нууц production хийсэн байгаа гисэн нь одоо өнөөдрийн яг хэдүүлээ зорж ярих гэж байгаа Predator Killer of Killers болж таарсан. За энэ бол айгу сонирхолтой. За ингээд Predator Killer of Killers-ийн хувьд бол animation anthology байгаа. За anthology гэдэг бол тусдаа зохиолууд гэсэн үг тийм ээ. За энэ бол ингээд нэг бүрийн хэмжээний кино 90 минут гэхдээ дотор 3 зохиол байгаа. Энэ бол одоо ийм сонирхолтой санаа байсан л да. Тийм. Тэгээ яг эпизод руу орохоос өмнө яг эпизод гинэ. Энэ кино руу орохоос бас франчайзыг ярьж байгаа дээр яхад санаа нэг сонирхолтой. Тэгээд ингээд нэг юм одоо Prey, Killer of Killers-тэй ийм санаагаар үргэлжлүүлэхэд их гоё гэсэн нөхцөлтэй юм одоо
ертөнц байгаа даа байхгүй дөрүүд нь те предаторууд нь. Тэгээд дээрэс нь энэ дэр нөгөө хүмүүс одоо ингээл анх прей гаргууд одоо ийм байвал тийм байвал ийм самурайуудтай ийм вайкингуудтай өөр хинүүстэй ингүүл гоё юм байна гэлдэг чинь яг л Predator Killer of Killers тэр санааг ингээд өөрчлүүлсэн юм гоё бол байсан. Тэгээд биднэрт одоо байж болох нэг гоё санаа бол 13 дугаар зууны нэг жанжин ч юм уу зүгээр нэг одоо яг заавал том жанжин биш те зүгээр нэг юм зэрэгтэй мортон зэрэг нэг зөвүүн гар те тэр нь тийм нөхөр нэг юм Predator-тай алдчихж байгаа гоё кино байдаг ч болоосаа гэж бас бодох юм те тэгээд хөө мүү одоо дуу муу хийд юм яа те тэгэл тэгэж бодохоос гоё санагдах юм зүгээр яг худлаалах л те тэгээд кино руугаа ороход ийм ба. Энэ кино бол 3 хэсгээс бүрдэж байгаа. За нэг нь викинг эмэгтэй, Урса гэдэг викинг эмэгтэй. За нөгөөх нь болохоор Кенжи гэдэг самурай залуу. Тэгээд самурай гэхээсээ илүү нөгөө юу л да. Шиноби дээр ер нь л нинжа талтай. Шиноби. Тэгээ нөгөөх нь болохоор Дорес гэдэг одоо нисгч 2 дугаар дайны үед явж байгаа нисгч. 1600-ны их үед нөгөөх нь манай эртний 800 он. За тэгээд нөгөөх нь 2 дугаар дайны үед 41 он тий. Ийм үйл явдал нь одоо 3 үйл явдлыг бол харуулж байгаамаа. Тэгээ энэ гуруулаа өөрөө предаторуудтай нэг тийм өөр нөхцөл байдлаар тулж байгаа. Тэгээ эхний хоёрын зохиол хамгийн таалагдсан. Эхний хоёрын зохиол буюу эхний хоёр буюу Кенжи Урса хоёрын зохиол хамгийн таалагдсан. Би Урсагийн зохиол эхний хэсэг нь оош бүр эхний. Тэгээ тэр хэсэг үзэж байгаа бүр предатортай зохиол үзэж байгаач мартцсан явж исэн. Бүр ингээ Урсагийн өмнөөс зохиолд нь орсон ингэж явж исэн. Тэгээд Кенжиний хоёрын зохиол одоо мессеж нь цаашаа юм дээ зүгээр зохиол нь тэгээ сэтгэл хөдлөл emotional талаас яг сайн хийсэн хийцэн маш сайн одоо санагдсан юм бол байсан. Орос яг бол арай хөнгөн уур амьсгалын хувьд гэхдээ акшн хэсэг нь ялгүй бүтээлч юм сонирхолтой байсан. Тэгээ бүтээлч гэдэг дээр нэмээд энэ юу маань бол Killer of Killers маань бол энэ предаторуудын төрлүүд ямар өөр явжлах вэ те өөр чадвартай ч юм уу өөр бие хаатай өөр характертай те ийм байж болох гэдэг харуулсан нь бас айгу гоё байсан. Тэрийг маш бүтээлчээр хийсэн акшн хэсгүүд нь амар бүтээлч байсан. Үнэхээр галзуу солиотой R-rated as fuck те R-rating гоё ашигласан аллах те яаж алж байгаа байхгүй те тэр нь айгу бүтээлч тэр нь айгу үзүүштэй гоё байраас те бүр ингээд cool ийм байсан те үзэж байхдаа бүр ингээд төрөний нөө пүү гэдэг яг ялангуяа энийг бол ингээд найз нөхдүүдээр ч юм уу олуулаад ингээл дуу шуутай те пүү ямар амар алж яач ийч вэ гэл ингээд нэг тийм амар киноноос сатаарч ярихгүй гэхдээ нэм гоё реакшнтай те ингэж үздэхийнх юм бол айгүй гоё санагдлаа надад бол тийм тэгээд энэ кино маань өөрөө бас нэг гоё юм би спойлер бол байхгүй санаа зовлтгүй гэхдээ ч яах вэ спойлергүй шүү тэгтээ зүгээр энэ кино маань ертөнцийн айгүй гоё тэлсэн. Тэр надад айгүй таалагдсан. Сая ярьсан шүү дээ. Ингээд өөр төрлийн предаторд байсан ингээд. Тэрэн дээр нэмээд бас ингээд хэлсэн зүйлүүд бол байж байгаа спойлдохгүй. Тэр надад айгүй таалагдсан. Тэгээ бид нар шиг ялангуяа одоо энэ комик янз бүрийн илүүд ингээд айгүй ол юм байд юм байна л да. Тэрийг нь бол мэдгүй тэгээд зөвхөн яг бүрийн хэмжээний киногнуудыг би бүгдийг нь үзчихсэн. Alien vs Predator 2 киносгаа тэр хоёрыг бас үзчихсэн. Ийм л гэж байгаа. Би эсвэл юу үзээг вэ? Тэр 18 оны The Predator гэдэг 18 оны киног бол үзээг. Бусдын бүгдийг нь үзсэн. Ийм хүний хувьд бол ертөнцийг нь хэлсэн надад амар таалагдсан. Ийм байж болох юм, тийм байж болох юм. Энд чинь ямар гоё, энд чинь кул юм байна. Гэт ингээд ийм хэлсэн юмнууд надад амар таалагдсан. Тэгсэн чинь бас яг ертөнцөө хэлсэн ийм медиа юмнууд бас зөндөө байдгийм байна. Комик зөндөө байд юм байна. DC-гийн гаргасан комик байд. Dark Horse комик гаргасан байдгийм байна. Marvel гаргасан байдгийм байна. Бүр ингээд маш бол одоо Predator vs Spider-Man, Predator Black Panther эсрэг Wolverine эсрэг гэтж байж шиг те. Тэг чи одоо Archie Predator эсрэг гэдэг Judge Dredd хиний эсрэг Predator эсрэг fucking Tarzan Predator эсрэг гэдэг комик хүртэл байж байгаа жишээ нэ тий. DC дээр болохоор Batman Predator эсрэг Superman Predator эсрэг гэдэг юм комик хүртэл гарсан байд юм байна. Тэгээд ингээд энэ юунуудаа ертөнцөө тэлсэн юм тэр одоо комикуд бас зөндөө байдаг юм байна. Тэгээд эднэрийг бол яг мэдгүй үнэхээр сонсож байгаагүй ихэнх нь харж байгаагүй үзэж байгаагүй учраас яг бүрийн хэмжээний алдартай гэх юм уу да кинонуудаар навж байгаа учраас энэ бол тийсэн гоё лээ. Тэгээд дээрээс нь зүгээр яг далмаар нь ингээд харахад бол зарим нэг комикнуудын зүгээр фан гэдэг утгаар олж уншиж сонирхмоор бас санагдлаа. Тэгээд видео тоглоом бол айгүй их байдаг. Гэхдээ яг юм сайн видео тоглоом бол айгүй хоор. Тэгээд энэ ертөнцид яг нэг юм сайн одоо видео тоглоом бас гараасаа гэж айгүй хүсэж байна. Гоё акшнтэй яг сайн кино гараасаа гэж найдаж байна. Тэгээд тоглоом гараасаа гэж найдаж байна. Тэр нь яг юу яах нүггүй юу?
хэр бодит болох нь. Тэгээд одоо энэ Dan Trachtenberg гэж залуу уран бүтээлчд бас юуг нөгөөд ирчлөөг нөгөөд энэ хүн бол одоо ингээ бүтэн франчайз ингээд авч явж байгаа бас айгүй баярлж байна. Тэгээд одоо энэ хүн маань цаашаага энэ франчайз гоё авч яваасаа дахиад анимашн гараасаа тэр одоо энэ 100 гарч байгаа Badlands сайн болоосоо. Тэгээд Badlands дээр бол анх удаага бүр яг үндсэн цувралт кино цувралууд дээр одоо юуг болвол Alien-ийн франчайзын нэрийг бүр нийлүүлж оруулж ирж байгаа. Яг Alien vs Predator бол байсан маш муу байсан хоёр кино. Тэгээд яг санааны хувьд сонирхолтой л да. Тэгэхдээ киноны хувьд бол жоохон тийм шүү дээ. Тэгээд тэр хоёрыг бол яг үндсэн аль франчайзынх нь одоо ертөнцид үйл явдал болж байгаа гэж нэг жоохон хүлэн зөвшөөрдөггүй шүү дээ. Ерөнхийдөө нэг юм тусдаа юм шиг байсан бол одоо баг нэг ингээд баг болж байгаа шүү байна. Тэгээд эрхийн эзэмшдэг компани ч гэсэн угаасаа нэг байгаа. Тэгээд дээрэс нь Elfaniгийн тоглож байгаа энэ дүр болохоор Wayland Yutani компани одоо хийсэн Android гэж байгаа. За мэдээж энэ Android-ууд бол Alien franchise дээр айгүй олон гардаг. Одоо хамгийн сүүлд бол Michael Fassbender жүжигчин тогсон дүр гарсан. За мэдээж Alien Romulus дээр бас гарсан гэдэг тийм байж байгаа. Тэгээд энэ хоёр бол хоёулаа одоо акшн жанртаач багтдаг, хоррор жанртаач тодорхой хэмжээнд багтдаг. Яг Alien бол арай ч гэж ер нь хоррор жанр руугаа илүү ордог аимшигын. Predator бол арай акшн тал руугаа ордог ийм хоёр франчайз маань бол одоо хоёулаа нэг юм сэргэлт аваад ингээд явж байгаа би баяртай байна. Alien Fede Alvarez найруулагч найруулсан Alien Romulus бол үнэхээр гоё байсан. Маш гоё experience байсан. Тэгээд одоо энэ Badlands-ыг бол кино театрт үзэх гэсэн яд хүлээж байна. Тэгээд Badlands-ыг Монголд гарахаар болох юм бол 11 сард бас шөнийн тусгай үзэр хийх боломж бол гарах бах гэж бас найдаад байгаа шүү. Тэгээд энэ жилжингээ шөнийн тусгай үзрүүд бас ингээд одоо юм байгууллагатай хамтарч айгүй гоё шөнийн тусгай үзрүүд бас хийхээр бол ингээд ажиллаж байгаа шүү. Одоо хамгийн ихнийх нь бол сайн мэдээж Thunderbolts дээр хийсэн. За одоо ингээд 6 сарын 26-наас 27-ны шилжих шөнө Joseph Kosinski найруулагчийн Bad Bit гол дүртэн тоглож байгаа Формула 1-ийн киноогоо 250 сая төсвийн одоо сая долларын төсөвтэйсэн өмнө нь үсрэг киноогоо тэрийг бол шөнийн өдөр хийхээр болсон байгаа. Одоо 6 сарын 9 буюу одоо энэ нэгд өдрөөс үдээс хойшоос эхлээд портал зэгмэн дээр бол захиалга нь бол явчнаа. IMAX тангим шөнийн өдөр байгаа. Тэгээд тасалбар болгондоо гоё постэр ингээд цуглуулдаг тасалбар ингээд гоё одоо мерчендайснууд дагалдан за тийм ивент дээр ингээд хүмүүс маань гоё косплей хийж ирэх нээлттэй. За тэгээд хилцүүлэг гоё юмнууд явна. Тэгээд гоё шагналтай уралдаан тэмцээн тоглоомнууд ус явна. Тэгээд байгууллагатай хамтарсан гоё мерчендайснууд гарнаа. Одоо гоё тишертнууд, цамцнууд тий гоё уцны кейснүүд гэдэг ингээд ийм гоё юмнууд бол удахгүй зарлагдаад ингээд ер нь бол зарлж чинь гэж ойлгочих болно. Одоо энэ бичлэг гарахад бол дахиад тасалбар захиалга эхэлсэн байх харахаа эхлэхгүй байвал удахгүй шалгахад ер нь бол болчих واخ шүү. Тэгээд Roster Mind 7 гэсэн Instagram, Rusty Socks гэсэн Facebook-ээр дагаарай. Тэгээд одоо энэ Predator Badlands бол бас тэгж шөнийн тусгай үзэр хийж үзэхэд маш гоё таарах кинонуудын нэг гэж бол бодож гин. За одоо тэгээд тэрэн дээр Tron Ares тий Avatar Fire and Ash за мэдээж Superman болон юу хоёр Fantastic Four хоёр байж гин. За одоо Формула 1-ийг бол бас олон үзнэ гэж найдаж чинь хүмүүс үзээд ивентүүд маань амжилттай болгоцсон дараагийн үзрүүдийг бол илүү гоё их бүр илүү том ивент болгох тийм ээ. Олон байгууллагуудтай хамтрах юм гоё боломжуудтай болно. Тэгээд дээрэс нь аимшиг кинонуудыг бас тэгж үзсэн гэж найдаж байна. Одоо жишээ нь энэ жил Conjuring франчайзын хамгийн сүүлийн кино Last Rites гэдэг нэртэйсэн санагдаж байна. Тэр кино гарна дээ боломж нь гарах юм бол цаанаасаа зөвшөөрөл нь ирэх юм ба шөнийн өдөр хийнэ гэж бас бодож байна. Ийм байгаа шүү дээ. Тийм учраас Instagram дээр дагаад Facebook дээр дагаад тэгээ мэдээллүүдтэйгээ хамт байгаараа үзүр үйл ажиллагаанууд дээр ирж дэмжээрэй. За бас контент үзэж дэмжих хүсэх юм бол юу сувгийн маань мембер болж болно. Гадаад байгаа хүмүүст бол хийх нь гишүүн болох боломжтой байгаа. Тэгээд монголч гэсэн бас хүсэх юм бол VPN-аар болж болно. Тэгээд donation хийж дэмжээрэй. Тэгээд дараагийн юмнуудаар уулзтлаа баяртай. Predator Killer of Killers-ийг please үзээрэй. Би тэгээд спойлертай ярмааргүй байлаа хүмүүсийг аль болох олон хүмүүсийг үзээсэй гэж хүсэж байгаа учраас ерөөсөө спойлер хийсгүй зүгээр амар таалагдсныг ярьлаа. Хэв маяг нь гоё байлаа. Акшн үнэхээр cool байлаа. Зохиол нь гоё байлаа. Ялангуяа Урса Genji 2-ын зохиол үнэхээр бүр dramatic as fuck. Үнэхээр cool байлаа. Акшн хэсгүүд нь бүр би хэд дурч мэдгүй байна. Гэтэ үнэхээр cool байлаа. Тэгээд please үзцгээгээрээ санаа сэтгэлдээ хуваалцаарай. Энэ жилийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоорой. Дараагийн үйл ажиллагаа контентуудаараа уулзтлаа. Баяртай.